За зөвлөе дөө. За. Одоо нэг дээрээ үстэй. Нэг. Хоёроо. Болсон. Яа. За окей. Файл гэдэг системээр нь дараад save a copy in a drive гэдэг дарангууд энэ нөгөө copy-г нүсгээд та эдийн drive руу хийчихнэ. Тэгэх юм бол одоо хүмүүс өөрсдийнхөө resource-ыг ашиглах боломжтой ч гэсэн. Тэгэхгүй бол ер нь бол бас resource problem гардаг байгаа. За энийг энэ step-ийг ер нь бол бүгдээрээ амархан хийчих байх гэж одоо тийм семинарыг хийж бодож байна. За өглөө хэдүүлээ олсоор ерөнхийдөө ер нь large language model-ийн түүх тэгээд ер нь pre-training step тэгээд ер нь ямар хуу одоо built-in block-ууд байгаад байгаа гэдэг талаар цаг авах хол ирсэн тийм. Тэгээд энэ удаагийн семинар дээр болохоор ерөнхийдөө гол topic нь болохоор GPT-2-ыг build хийх. Тэрийг сурах. Ер нь бол build хийх бол нэг хамаагүй. Яагаад гэвэл угаасаа интернетээр дүүрэн build хийсэн код бичдэг байгаа. Тэгэхээр тэрийг build хийх нь бол бидний зорилго шүү. Бидний зорилго бол яг ямар build-ийн блокууд байгаа. Тэднийг ойлгох, ер нь тэднийг яагаад одоо оршиж байгаа тийм. Тэдний ер нь ямар хөө хэлбэртэй байдгийг гэдгийг мэдэх юм бол бидний зорилго байгаа. За тэгээд тэр build-ийн блокууд доторыг нь болохоор энэ дээр ерөнхийдөө англиад харуулсан байна. Одоо та дараачийн нэг цаг ч юм уу тийм бид нар хурдан явбал 40 минут ч юм уу тийм attention гэдэг build-ийн блок гэж яг юу юм? Тэгээд multi-head attention block гэж юу юм тийм? Тэгээд яг бид нар одоо энэ GPT гэдэг юм generative модель ярьж байгаа болохоор causal attention гэдэг built-in block-оос орж ирнэ. Энэ блок ер нь яг юу хийгээд байгаа.
За тэгээд ямар loss function ашиглаж яг бидний модель сурах тийм. Тэгээд цаг жоохон гарвал sample-ийн талаараас ярина. За тэгээд яг энэ building block-уудыг хийж яхахын төгсгөлд нь бид нар болохоор ямар юмд хүрэх вэ гэхээр ямар ч гэсэн GPT-2-ыг ямар нэг sample data дээр сургаад өөрсдөө resource-тэй сургаж дуусна. Тэр бол одоо бидний зорилго. Тэрэнд хүрч чадахгүй бол ер нь бол баяр цагт муу багш байна гэсэн. За тэгээд хэрвээ цаг гарвал энэ сэтгтийг хийгүүдтэй хэрвээ цаг гарвал хэдүүлээ tokenizer гэж юу юм? Яагаад тэр tokenizer бэ? Хэрэгтэй мүү хэрэггүй мүү талаар жоохон ярилцсан. За тэгээд энэ код болохоор ерөнхийдөө би гэсэн ерөнхийдөө интернет дээр байгаа код. Та тэрвээ Nano GPT гэдэг хайгаад орох юм бол GitHub дээр Andrej Karpathyгийн репо байгаа. Тэрэн дээр ерөнхийдөө даагаад орох юм бол энэ код зүгээр ингээд байж байгаа. Энд бол хэдүүлээ зүгээр код бичих гэж ч юм уу эсвэл тэг гэж ярив юм яг ойлгох гэж хэлсэн. Тэгээд яг ойлгож чадахгүй зүгээр код ажиллуулаад дуусгах юм бол тэр бол амжилтгүй сценар болсон гэж ойлгож байна. Код нь ажиллахгүйсэн ч гэсэн building block нь ажиллаж байвал тэгээд тэр бол амжилттай. За тэгээд би тэгээд зарим яг ихийг явж байхдаа амар онгод ороод гоё function-ийнхаа документ дээр гоё юмнууд өгөөж батсан. Тэгээд эсвэл яг тэрийг дэлгэхгүй consistent биш болсон байна. Ер нь disclaimer-ийг ер нь бол ignore гэж байна. За тэгээд хамгийн ихний тэгээд би нөгөө яриад байсан step одоо хийгээд эхлэе. За save copy in drive гэдэг дарна. За ингээд дарангууд зүүн доод болон create in copy гэж харагдчихэв. За ингээд дээр авах юм бол copy of seminar 1 гэдэг цааш шинэ ерөнхийдөө бол notebook үүсгэж байгаа. За ингээд эндээс одоо ерөнхийдөө код ажиллуулад эхлэе. За энийг ажиллаж эхлэхээс өмнө дахиад нэг юм шалгах хэрэгтэй. Хэдүүлээ энэ runtime гэдэг дээр дараад change runtime type гэдэг дээр дараад ерөнхийдөө эхний байдлаар эхлээ CPU-г ашиглаж байна. Бид нарт бол түрүүн ярьсан шүү дээ. Энэ код зөв ч юм уу эсвэл ингээд алдаагүй ажиллах бол бидний зорилго биш шүү. Тийм болохоор CPU дээр ерөнхийдөө ажиллуулах нь одоохондоо бидний зорилгонд хангалттай байгаа. Явандаа бид нэр энэ GPU гэдгийг сонгоод тэгтээ тэр хэсэгт орохоор би та гэдэг ерөнхийдөө сонгоорой гэдэг ерөнхийдөө хэлээ байна. За эхний хэсгээр эхлээд датаг татъя. Түрүүн лагуу ахаас ирсэнтэй одоо large language model-ууд pre-train хийхэд интернетээс мангар их дата цуглуулаад crawl аваад тэрэн дээрээ сургаад байгаа шүү дээ. Одоо хэдүүлээ болохоорс ер нь төстэй юм хийж байгаа. Энэний цаана одоо Android-ийн инженер байгаа бол танаа датаг чи crawl-дсан шүү. За тэгээд Android-ийн дата crawl-даад нэг 240 мегабайт орчим дата юм гэдэг бол биш. 200 мегабайт орчим дата татсан байна. За тэгээд эхний энэ дата гэдэг одоо энэ section руу би бол ерөнхийдөө жоохон хурдан явна. Яг тэгвэл энэ section дээр ер нь бид нэр юу accomplish ер нь ямар зорилгод хүрэх гээд байгаа вэ гэвэл ерөнхийдөө энгийн дата цэвэрлэгээ ер нь яаж явдгийг тэгээд ер нь бидний input data ер нь эцэстээ ямар хөө харагдахын гэдгийг л харах цаа. Бид нэр зүгээр харах цаа. Энд бол сураад байх building block гэдэг юм байхгүй. Зүгээр баахан brute force Python код байгаа. Тэрийг зүгээр би нэг хэдэн цагийн өмнө бичсэн гэхээр их амар ачаалууд л өгөх юм байхгүй. Classroom шилдэг. Нөгөө юун дээр юу? Энэ юм тий. Одоо болчихно. Онс. Тасаа. Энэ би энэ болохоор ингээд болчихсон. За ерөнхийдөө энэ дараагийн нэг хэсэг бүлэг кодыг би ингээд нэгээр нь ерөнхийдөө блокоор ингээд gas яриавчих. За эхний блок дээр бол одоо бидний гоё одоо W гэдэг байна тий. Git call хийгээд шууд датагаа татаад авч тий. Энэ дата дээр дараа үзэх юм бол та нар бас ороод ер нь датагаа харж болно. За энэ датаг git request хийгээд татж авчаад үнэхээр онгод ороод байвал энэ дээр одоо манай датаг байна уу гэж шалгаж байна тий. Тэгээ өрөөд ирсэн байна. Android JSON файл ороод ирсэн байна тий. За энэ датаг зүгээр нээж үзэхгүйгээр би эхлээ шууд энэ дээр нь бол баахан JSON лайнууд л байгаа байхгүй юу?
Тэрэн дотор content text only гэдэг нэг атрибут байгаа. Тэр нөхрийг би бүгдийг нь зүгээр нэг data гэдэг листэн дотор цуглуулж авч байна. За ингэж авчаад яг зүгээр датагийнхаа зүгээр нэг нөхрийг хэвлээ үзье тийм. За тэгмүүд жишээ нь энэ дата бол энэ артикл бол жишээ нь Америк одоо англи хэлээр бичсэн артикл байгаа байхгүй тийм. Зүгээр жишээ нь өөр Монгол артикл болохгүй л дээ. За жишээ нь энэ бол Монгол артикл юм тийм. За ингээд ер нь бол манай дата бол зүгээр нэг баахан артиклууд байгаа л гэсэн та нарын тийм. За окей. За тэгээ энэгээр дараа сэл устгах юм. За дараа нь ер нь дата ингээд нэг олоод авцсан. Одоо энийг ер нь яаж машин ойлгоход эсвэл одоо модель маань ойлгоход хамгийн амархан нөхцөлөд таваачих вэ гэдгийг ер нь бол бас бодох шаардлага гардаг. Энэ дэр бол маш их цаг зарцуулдаг. Зүгээр энд бол та хэрвээ бүгдээрээ мундаг одоо би бол тийм амар сайн regex мэдхгүй тийм энэ regex болохоор ер нь бол ChatGPT-гээр бичүүлсэн regex байгаа. Ер нь бол Монгол хэл дээр зүгээр үсэг тоонуудыг ялгаж аваад бусдыг хайчиж байгаа regex байгаа. Энэ regex-ээр л ерөнхийдөө цэвэрлсэн шүү. Түрүүн хэлсэн шиг энэ бол зүгээр л data cleaning process. Энэ дээр бол угаасаа тусдаа хүмүүс ажилладаг. Бас бидний сурах зорилго биш аа. Тийм болохоор хамгийн simple cleaning код ерөнхийдөө явуулсан гэсэн үг. За ингээд датагаа ерөнхийдөө бол цэвэрлээд clean data гэдэг тусдаа техник лист гаргаж аваад тэр лист рүү ерөнхийдөө датагаа хийчихлээ тийм. Тэгчээд ерөнхийдөө бол энэ clean data бол манай нэг лист үүссэн байгаа. Тэрийг ер нь нэг new line-аар холбоод зүгээр нэг амар урт string болгочих. Одоо энэ string бол үндсэндээ бараг нэг 200 MB орчим string манай memory-д хадгалж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээ энэ string-уудын character-ыг нь зүгээр шууд length-ийг аваад тоолох гэх юм бол 32 сая орчим хүртэлтэй string байгаа гэсэн үг. За хэдүүлээ бүр амар brute force clean-ийг хийсэн болохоор одоо энэ дотор байгаа нийт unique character-ыг хараад үзэх юм бол зүгээр л Монгол character-ууд тоонууд тэгэл new line mine гэсэн ерөнхийдөө character-ууд байгаа гэсэн үг тийм. Жинхэнэ датан дээр бол жишээ нь энэ unread-ийн датан дээр үзэж байхад бол бүр Япон текст хүртэл байгаа. Hiragana энэ төр хүртэл байгаа. Тэгэхээр тэрийг яаж зөвлөх гэдэг бол тагийн бидний өнөөдрийн зорилго биш болохоор тэрийг хаалгаж байгаа. За тэгээд нийт character-а гаргаж авчаад character-а хоёр талын map-ыг нь зүгээр хадгалаад үлдчихье. За жишээ нь за энэ цэлийг ажлуудын дараа би ерөнхийдөө харуулж өгч байна. За жишээ нь character талаасаа индекстэй бодох юм бол за жишээ нь том А гэж бодъё тийм. Тэгмээ том А жишээ нь 14 гэдэг индекстэй тийм. За буцаагаад индекс талаасаа index to string гэдгийг хараад энэ нөхөр дээр хэрвээ 14-г авах юм бол бид нэр том А харах шүү дээ. За том А гарчихсан. За энэ хүртэл ерөнхийдөө хамгийн simple data cleaning тэгээд mapping гэдэг процессыг хэдүүлэн хийцлээ. За ингээд data cleaning-ийг хийчээд одоо дахиад би зүгээр л амар brute force хүмүүсийн маш ухаан цаг шаарддаг зүйлийг одоо зүгээр л тэнийг хүн шиг баг хийх чинь. За энэ line болохоор ямар line вэ гэхээр за энэ line ямар зүйлээ ажиллуулж. За эхлээд болохоор бид нэг хоёр function ерөнхийдөө зарлаад дараа нь ашиглаж байгаа байхгүй. Дараа нь зүгээр хэрэглэнэ. Нэг нь болохоор string ороод ирэнгүүт тэднэрийнх нь character-ийн индексийн буцаадаг юм явуулж байгаа. Тэрийг болохоор encode гэж нэрлэдэг. Яг одоо compression дээр судалдаг хүмүүс бол одоо энэ бол нэгдэл санагдаж байгаа. Тэгээ хэдүүлээ бол өөр юм сурагчсан байна тийм. За тэгээд тэрийг буцаагаад decode хийчих гэдэг юм. За тэгээд бид нэр датагаа бүр амар хэцүү цэвэрлсэн болохоор одоо энэ оронд лос гарах хэрэгтэй тийм. За
За тэгээд датагаа training data, validation data гэдэг хоёр хувааж байна. Тэгээд энэ ярих юм бол нөгөө тэг string-гээ шууд 90%-аар нь утлыг нь train гэж үзэл хатлын 10%-ийг нь validation гэж үзсэн байна тийм. За энэ бол дахиад би бүр энийг дахин тодтогын хэлье. Энийг ингэж хуваах бол угаасаа одоо бид нэр энийг сурах шаардлагагүй болохоор ингэж хийж байгаа. Түүнээс биш яг амьдрал дээр бол validation data, training data-г яаж хуваах гэдэг бол маш их цаг зарсан. Яаж deduplication хийх юм бэ? Бүх асуудал гардаг болохоор. За энийг ингээ ерөнхийдөө ингээ хамгийн simple байлаар хийгээ орчих. За тэгээ хийсний дараа ерөнхийдөө за нэг 30 орчим сая токен ерөнхийдөө манай сургалтын дата 3 сая нь болохоор бид нэр validation буюу баталгаажуулалтын дата гэдэг ерөнхийдөө аваад байна. Ерөнхийдөө та нар ерөнхийдөө мэдчихэл байгаа. Гэхдээ би дахиад нэг баталгаа хэлэхэд болохоор training data гэдэг нь болохоор бид нэр модель руугаа одоо оруулаад модельд харуулна. Одоо хүнээр ярих юм бол надаа нэг Unread-ийн баахан текстийг илүү уншуулж тийм 2020 он хүртэл ч юм уу Unread-ийн текст уншуулчаад араас нь validation data гэдэг нь болохоор надаа уншуулахгүй надаар баг Unread-ийн датаг бичүүлэх гэсэн үг байна. Тэгээд миний хэр бичиж байгааг шалгах гэсэн үг. Одоо та хэд Unread-ийн ундрал ахыг тэндэг бол ундрал ах надаар validation data гэхлээр бичүүлэх гэсэн. Тэгээд эхлээд ундрал ах надаа баахан training data гэж бичүүлчихэд уншуулчаад дараа validation data-гаар нөгөөдхөө тулгаж баяр цагт хэрсэн артикл бичдэг баажгаар бид шалгах цаас. За тэгээд training data гэдэг нөхрөө ингээ салгаа харангууд бид нэр ID-нуудын ингээ train IDs, validation IDs гэдэг хоёр variable дотор ерөнхийдөө хатуулаад авсан байна. Тэгээд training ID-г зүгээр эхний 10 индексийг нь хэлээ үзэнгөө зүгээр баахан нөхдүүд байна тийм үү. За 43, 62, 69 эдгээр болохоор ерөнхийдөө манай нөгөө характерууд байгаа шүү дээ. Характер индексүүд байгаа гэсэн. За энэс цаашаа ерөнхийдөө нэлийн boilerplate PyTorch кодууд явна. Гэхдээ яг энэ хүртэл training data хүртэл ерөнхийдөө асуултууд байна. За асуулт авахгүй те. За болж байна. Баяр цагт бол ажиллаа. Нэг бол маш сайн хийж, нэг бол маш муу хийж. За энэ бүртэл ерөнхийдөө хүмүүс ингээ хамтаас код ажиллуулж явж чадж байна. Хамт код ажиллуулж явж чадж байгаа хүмүүс байна. Бүгдээрээс ч тийм. За бүгдээрээс ч ерөнхийдөө хийх нь чадж тийм. За nice. За тэгээд ерөнхийдөө энэ удаагийн семинар дээр болохоор бид нэр PyTorch гэдэг machine learning-ийн library ерөнхийдөө ашиглана. PyTorch бол open source. Тэгээд Facebook одоо болохоор Meta maintain хийдэг. За тэгээд developer-уудад ингээд баахан SDK гаргаад өгсөн. За тэгээд баяр цагт дээр SDK-нуудынх нь нөгөө documentation-ыг нь уншиж чагаад нэг юм класс бичжээ. За тэр классаа болохоор character data set гэж нэрлсэн тийм. За энэ data set гэдэг энэ нөхрийн яг зорилго нь юу вэ гэхээр шүү дээ тийм. Энэ dummy data set гэдэг класс баг нэг list шахуу класс байгаа байхгүй юу? Баг одоо array шахуу класс. Энэ array руу индексээр хандж болдог. Хэрэв та гэж харж байгаа бол array-х нь индексээр хандаад оронгууд би ингээ индексийг хэвлэж чадж байгаа. Тэгэнгүүтээ тэр array-ха бүр лентийг хэвлэж чадж байгаа. За тэгээ яг харах юм бол ер нь бол Python-гийн ер нь generic класс байгаа байхгүй юу? За энэ класс дотор ерөнхийдөө хоёр зүйлийг ерөнхийдөө за энэ классын гол зорилгыг их хэлээд ялжилж байна. Дараа нь энэ классыг бид нэр датагаа бачлахтаа хэрэглэнэ. Тэгээд тэр нь цаанаа нэг PyTorch нэг ид шид гаргаж бачлаад байгаа байхгүй юу? Бид нэр бол зүгээр л баг PyTorch-ын documentation-ыг давж байгаа. Тэр ид шидийг хэрэглэх гэж л давж байгаа гэсэн. Тэрийг болохоор хэрэгэлдэг одоо SDK-ийн Torch data loader гэдэг класс байгаа. Тэр data loader гэдэг класс дотроо data set гэдэг классыг авдаг болохоор л бид нэр энэ баг нэг хийж байгаа. Түүнээс биш өөр энийг баг бид тийм шаардлага байхгүй. За тэгээд
ерөнхийдөө ямар хуу нөхөр ерөнхийдөө бичсэн бэ гэвэл нөгөө юу болгоцсон баахан индекс болгоцсон нөгөө урт 32 сая unread-ийн артиклуудын data array гэдэг нөхөрт өгөх гээд байгаа. За тэгээд block size гэдэг нэг нөхөр зарлаад оруулаад ирсэн. Энэ нөхөр яах гээд байгаа вэ гэхээр тэр data set гэдэг нөхрөөсөө блокоор нь дахиад тусдан sub array гаргаж авах гэдэг. За жишээ татах юм бол одоо жишээ нь энэ дээр жишээг хийсэн байх юм. Би нэг dame data set гэдэг нөхөр үүсгээд тэрийгээр character data set object үүсгэсэн байна тийм. Object-ийн instance үүсгэсэн байна. За object-ийн instance-ийн эхний нөхөрт нь болохоор data array гэдэг нөхөрт нь болохоор nodeless хүртэлх list гэсэн байна тийм. Nodeless хүртэлх list-ээс 5 block size-аар ерөнхийдөө авъя гэж би data set-ийг одоо зарласан. За одоо энэ data set-ээс оруулаад лентээ харах юм бол манай data set-ийн 4 урттай. За тэгээд 4 элементийн аваад үзэх юм бол за энийг арай жоохон гоёор дахиад юусаар харуулж байна. За үрэн утгатай. За манай оролт бол ерөнхийдөө энэ лист шүү дээ. За энэ листээс бид нэр ингээл 5-5-аар нь ингээл авах гээд байгаа байхгүй юу? 5-5-аар нь ингээ авах гээд байгаа. Тэгээ 5-5-аар нь авахд жишээ нь 4-ийг нь авахд яг юу гарч ирэх вэ гэнгүүт 4 дахь нөхөр нь болохоор 4 5 6 7 гэдэг нөхөр гарч иж байгаа байхгүй юу? За тэгээд target гэдэг нэг нөхөр гаргана. Тэр нь болохоор 5 6 7 8 гэдэг нөхөр авсан байна тийм. За энэ target гэдэг нөхөр яагаад байгаа юм бэ гэдгийг болохоор нөгөө бид нэр юутай холбож ойлгож байна. Одоо GPT модель generate ингээ хийж хахад жишээ нь баяр цогт код бичиж чаддаггүй гэдэг өгүүлбэр байлгаж одоо хэлтэй. За тэгэх юм бол баяр цогт гэж оролт ороод ирэнгүүт код гэдэг нөхрийг таах гэдэг байгаа байхгүй. Би баяр цогт гэдгийн араас код гэдэг нөхрийг гаргаж ирмээр байна. Тэгэхээр баяр цогт гэдэг нөхөр 4 дээр ороод ирэнгүүт би гаралтан дээр нь код гэж гаргаж ирээл. За баяр цогт код байвал бичиж ол гэдгийг гаргаж ирээд. За тэгээд дараа баяр цогт код бичиж гэвэл чаддаггүй гэдгийг гаргаж ирдэг юм тийм. Өөрөөр хэлбэл бид нэр дараачийн нөгөө модулийн оролт гартаад бэлдээд байгаа гэсэн. Модулийн оролт бол байнга нэг урагшаа байдаг. Одоо өгүүлбэрээр индексээр модулийн оролтод байнга урагшаага нэг үжиж дараачийнхаа нэг үгийг predict хийгээд байгаа гэдэг санаа ерөнхийдөө яваад байгаа. За тэрийг бэлдээд байгаа гэсэн тийм. За тэгээд дараачийн лайн дээр болохоор data loader гэдэг гарыг оруулж ирээд batch size-ийг 3 гэж өгсөн юм. За одоо бид нөгөө нэг magic одоо хийх гээд байгаа байхгүй. За энэ data loader гэдэг нөхөр бол цаанаа бол ер нь зүгээр iterator байгаа. Iterator байгааг бид нар бодож олно гэсэн. Iterator болгочих юм бол ямар проблем гарах талаар болохоор мэдж байгаа юм байна. За ерөнхийдөө data loader болохоор data loader бол бид нэр ингээл loop-тэй л хийж байж болно. Data loader руу одоо for-оор индексээр нь хандаж iterator-ыг гаргаж авч болно. Хэрвээ iterator болгочих юм бол iterator чи дуусчих шүү дээ. Тэгэхээр бид нэр data loader-аа дахиж instance хийх хэрэгтэй байна. Тэгэхээр одоо бид нэр энэ зүгээр iterator болгоод data loader гэдэг баачгаа яг юу хийгээд байгаа вэ гэдгийг харуулах гэдэг байхгүй. За тэгэх юм бол одоо эндээс ингээ харангууд манай нөгөө dame data set гэдэг нөхөрч болохоор 0-аас 10 хүртэл индексүүд хадгалсан байсан шүү дээ. За тэгэнгүүт тэр 0-аас 10 гэдэг нөхрүүдийг бид нэр 0-аас 4, 1-ээс 5 гээл одоо баахан секвенсүүд гаргаж авах гэдэг байгаа. Тэгэнгүүт тийм 5 урттай секвенс ихлээр 3-ыг гаргаж авч чадсан байгаа байхгүй. Яагаад гэвэл бид нар batch size-ыг 3 өгсөн. Тэгээд цаана ганцхан нөхөр үлдэнгүүт тэрийг нэг ширхэг гаргасан. Өөрөөр хэлбэл ийм цаана ийм автоматар батч хийгээд байгаа байхгүй. Листэн дээр батч хийгээд байгаа. Тэгээд бид нэр тэрийг яаж хийгээд байгааг нь харахгүй байгаа.
Тэгтээ хийгээд байна. Ингээд тийм л юм явж байгаа. За энэ хүртэл ерөнхийдөө асуух юм байна уу? Ингээд баахан пайд орж юм юу явууллаа. Basic-үүд явууллаа. Аха. За жишээ нь 90-ийг дүүийг аауд үзэлтэй би микрофон гарчих за. За одоо монгол хэлээр яар муу бичих болохоор удаан явна. Гэхдээ манай орд болохоор 90-ийг гэдэг нөхөр ингэ байж байсан байгаа шүү дээ. За манай блок сайз одоо блок сайз гэдэг юм юу яриад байгаа гэхээр одоо та чат GPT-ээр төсөөлөх юм бол заа блок сайз юу яриад байгаа гэхээр хэр урт контекст бид нэр өгч чадах вэ гэдгийг яриад байгаа байхгүй. Модель руугаа хэр урт контекст өгөөд бид нар хариу авчихдаг тийм. Өөрөөр хэлбэл memory одоо chat GPT дээр болохоор хэр урт memoryтэй байх юм гэдгийг баг тэрийгээр шийдэд байгаа шүү дээ. А бид нар бол memory гэж одоохондоо ярихгүй. А block size гэж яриад за block size жишээ 3 байлаа гэж бодоход бид нар юу гаргаж амаар байгаа гэхээр эхлээд 90 гэж гаргаж авах юм. Дараа нь 90V гэж гаргаж авна. Дараа нь V гэж гаргаж авна гэх мэтлэн. За энийг ер нь тэгтээ бичээч. 90V гэд. За ерөнхийдөө бол ийм л 3 урттай блокууд байгаа шүү дээ бид нарт. За энэ блокууд жишээ нь энэ блокийг модуль руугаа борлоход оруулахад бидний гаралт энэ 2 дахь байх хэрэгтэй байхгүй. Одоо энийг input болгоод оруулах юм бол манай модулийн гаралт энэ байх хэрэгтэй. Тийм. За тэгэнгүүт бач яг юу хийгээд байгаа вэ гэхээр шүү дээ. Тэгэхээр одоо нэг гоё одоо энийг ингээд тайлбарласан. Одоо шүү дээ бид нэр энд input target гэдэг 2 нөхөр гаргаж ирээд байгаа шүү дээ. Тэр нөхрийг 2 баган дээр ингээд тавьчих. Тэгэх юм бол input нь болохоор жишээ нь бид нэр 90-гээ оруулаад ирэнгүүт бид нэр 90V гэдэг нөхрийг гаралтаар гаргах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хоёр хосуудыг л ерөнхийдөө бид нэр энд цуглуулад байгаа гэсэн. За одоо ингээд баахан хосууд ингээд цуглуулчлаа шүү дээ. Бид нэр 90V гараад ирэнгүүт нь одоо V-г гаргаж ирмээр байгаа тий. За ингээд бид нарт ингээд баахан хосууд гарч ирэн тийм үү? За тэгээ энэ баахан хосуудыг чинь нөгөө модуль руугаа нэгээрээ оруулахар чинь efficient биш болоод байгаа болохоор бид нар батч гэдэг юмыг оруулж ирээд байгаа байхгүй. Параллелээр бүгдийг нь процесс хийх гэсэн. Тэгэхээр тэнд л ер нь бол бац гарч ирж байгаа. Би чинь асуултанд хариулсан сая. Окей. Өөр асуулт байна уу? Би сандарсандаа халуусандаа төлрөөд байгаа шүү гэсэн. За дараагийн секшн рүү явъя. Өөр одын асуулт байсан уу? За тэгээд за тэгээд 46-ыг явуулцгаа. Окей. За 50 долларыг нэ. 50 долларыг guys. Stop share юм болгоч юм.
За ингээд семинараар үргэлжлүүлье. За ингээд хэдүүлээ дата клинийн мастерууд болсон байгаа. Эхний 30 минутанд. За одоо build-in блог. Асаас. Тэр нөгөө input нөгөө adjust size нь тав байгаа шүү дээ. Тэрнийхээ input process хийхдээ нэгээр нь явуулах эсвэл тэр чигт нөгөө тэгээд target авч байгаа лөө. Миний асууж байгаа асуулт нь болохоор нөгөө 4-6-8 target нь 5-6-8 байгаа шүү дээ. Яг хамгийн гол авч байгаа target нь 9 гэж гарч ирж байгаа шүү дээ. Хамгийн яг дараагийн доо. Тэгэхээр яг target нь зүгээр шууд 9 биш одоо size нь бас тав байгаа лээ. Баясалт тий. За яг ер нь бол гол санаа нь болохоор гол санаа чиний асуултын хариулт бол дараа нь гарч ирнэ. Тэгээ би ч түрүүлээ хариулж. Бид нэр параллелээр тэрийг бүгдийг хийх гэдэг байгаа байхгүй. За жишээ 3 гээд ороод ирэнгүүт 4 гэж бид нар гармаар байгаа шүү дээ. Тэгээд дараа 3 4 гээд ороод ирэнгүүт 5 гэж гармаар байгаа шүү дээ. За тэгээд 3 4 5 ороод ирэнгүүт 6 гэж гармаар гэх мэтлэн ерөөдөө байгаад тэгээд блок сайз нь 5 болчихж байгаа тийм. Тэгээд бид нэр дараа нь модель руугаа энийг фид хийхдээ параллелээр энэ үйлдэлийг хийх гэж байгаа байхгүй. Тэгээд параллелээр лосоо тооцно. Тэрийг хийх гэдэг байгаа болохоор ерөөдөө одоохондоо ингэ бэлтэж байгаа юм. Тэгэхдээ чиний асууж байгаа асуулт бол ер нь зөв асуулт. Хэрвээ бид нэр параллелээр хийхгүйсэн бол таргетийнхаа сайзыг 1 болгочоод блокийнхаа сайзаа 4 болгочоод ч юм уу build хийж бас болж шүү дээ. Тэгж бас болно гэсэн. За, өөр асуулт авахгүй бол үргэлжлүүлээ. За, одоо хэдүүлээ ер нь бол баахан ингээл Transformers, GPT, MPT гэж ингээд баахан юмуд ярьсан шүү дээ. Яг ингээд бодоо үзэхээр одоо нөгөө судлаач хүмүүс байна. Байна. Яг бодоод үзэхээр чи ингээд хүмүүсийн зохиоцсон л баахан блогууд л байгаа шүү дээ. Хүмүүс зүгээр хідэн одоо метад ажилтдаг нэг сайн баяр гэж зохиодсон шүү дээ. Яг үнэ. Гэтэ ер нь яг бид нэр юу хүсэж байгаа нь ер нь бол хүсэж байгаа биелийг ярих гэдэг байгаа байхгүй юу? Одоо эхлээд энэ GPT, Transformers энэ гоё нэрмүүдүүд мартчих. Бид нэр яг юу хүсэж байгаа? Тэрийг хэлээ. Тэгээд тэрний дараа нөгөө GPT, Transformers-ыг тэр practical ажиллаад байгаа build-in блокуудыг ярь. За бүр одоо хамгийн сүүлд бид нэр юу хүсэж байгаа вэ гэж хэлсэн тийм. За бид нар болохоор юу хүсэж байгаа вэ гэхээр бид нар нэг юм одоо интерфейс хүсэж байгаа байхгүй юу? Тэр интерфейс нь юу вэ гэхээр оролт нь byte size тэгээд T гэдэг нь болохоор sequence length гэж орчсон байна тийм. Энэ sequence length-ийг биш тийм. Block size-тай адилхан гэж одоохонд бодчих. За өөрөөр хэлбэл хэр урт нөхрийг орлох галтанд авах вэ гэдэгтэйгээ харьцуулаа бодож байгаа гэсэн. За бид нэр зүгээр юу гэсэн бидний орлох гаралт API биш. Одоо бидний классын бидний интерфейс ямар байхыг бид нар хүсэж байгаа гэвэл size нь ийм оролтын тенсор, гаралтын гэсэн тенсор. Тэгэнгүүтээ оролтынх нь одоо size нь болохоор byte size-ыг үүсгэх sequence length гэдэг хэмжээтэй matrix. Гаралтынх нь болохоор byte size, sequence length, vocab size гэдэг хэмжээтэй 3D matrix юу нь бол бид нар хүсэж байгаа байхгүй. Бид нар ер нь бол ийм л интерфейс хүсэж байгаа. Энэ интерфейсийг имплемент хийгээд GPT гэдэг класс үүсгэн. Эсвэл Transformers гэдэг класс үүсгэн. Тэр нь ажилласан гэсэн үг тийм. Гэтэ ер нь бол энэ интерфейс бол бидний толгой дотор байна. Бүх ер нь бол GPT ч юм уу одоо ямар нэг generative модель байна. Ашиглах ёстой интерфейс гэдэг бид нар хүсэж байгаа юм. За тэгээд энэ интерфейс бас яагаад тэгвэл бид нар ийм
2D 3D юм ядаргаатай бүсэд байна. За тэрний хариулт нь болохоор loss function. Бид нэр ерөнхийдөө бол эцсийн neural network сургаж байгаа хүмүүс бид нэр gradient descent-ээр сургаж олдог loss-ыг хүсэж байгаа. За тэр нүхрийг гаргаад авах юм бол тэр нь ямар ч хамаагүй аргахаар хүрж исэн бид нар хамаахгүй бид нар сургаж чадах ёстой. За тэгээд ер нь одоо эндээс ингээ харах юм бол энэ loss, энэ оролт, энэ гаралт хоёрыг орд авж байгаа loss болохоор ер нь cross entropy loss ахгүй юу? Бид нэр бол cross entropy loss гэдгийг л ашиглах гэдэг. За шин ерөнхийдөө keyword-ууд шийдэгдсэн cross entropy loss гэж шийдэгдсэн 3D tensor гэж шийдэгдсэн тийм. Юу энэ нөхөр юу яриад байгаа гэдгийг дараачийн ерөнхийдөө код нэр ерөнхийдөө тайлбарлах байгаа. За эхлээд одоо хэдүүлээ нөгөө амар сүртэй дата мата бэлдснээс дахиад жоохон мартчихъя. Одоо биднэрт ерөнхийдөө нэг юм дата байна. Тэр дата биш тийм дөрвөн оролттой. Тэр дөрвөн оролт нь болохоор одоо нөгөө character markerч марчих. Манай оролт одоо үг заяа. Тэр дөрвөн үг нь болохоор I love you Монгол гэдэг дөрвөн үг байгаа заяа. За энэ I love you Монгол гэдэг одоо өгнүүд болохоор манай нийт дата сетд байгаа бүх unique өгүүд. Одоо энэс өөр үг манай дата сетд гарч ирэхгүй гэж бодчих. Проблем нь бүр амар амархан болох гэж болчихсон тийм. За тэгээд бид нэр зүгээр нэг юм data class object зарлжээ. Тэрийг болохоор dummy config гэж нэрлээд энэ нөхөрт болохоор хоёр attribute байгаа. Walkup size, number of embeddings гэдэг хоёр attribute байгаа. За тэгээд энэ нөхрийг яаж ойлгох вэ? Энэ одоо яг за ер нь бол яг даавар зүгээр dummy config-ийг walkup size гэдэг энэ нөхрөөр хандах гэдэг шүү дээ. За тэгээд number of embeddings гэдэг болохоор 16-аар тавьсан байна. За ер нь яагаад 16 гэж бодож байна? Зүгээр ямар wild guess зүгээр л яагаад тэр 16 вэ? За тийм хийчихэж болно тийм. Энэ бол ямар ч хамаахгүй. Гэтэ ер нь яагаад одоо миний ер нь machine learning ч юм уу одоо deep learning хийгээд байгаа хүмүүс нэг юм 16 256 гэсэн тоонуудыг нь оруулаад байгаа гэвээ ер нь. Тэ хоёрын зэрэг шүү дээ. Яагаад тэгвэл хоёрын зэргийг оруулаад байгаа вэ? Тийм машин нэг тэгээ процесс хийж. Жишээ нь би 17-ыг оруулсан гэсэн машин нэг тэгээ процесс хийж чадна шүү дээ. Binary representation байгаа юм чам. За сонсонгоо тэгтээ биш байгаа. За би хариулт хэлчихье. Хариулт нь болно шүү дээ тийм. GPU яаж construct хийж байгаа юм таахгүй юу? GPU одоо бид нар хэрвээ энэ GPU ашиглахгүй бол энд 16 байна уу, 26 байна уу, бүр анхны тоо байна уу хэн ч ам. GPU цаана хоёрын зэрэгтэр кортой болохоор хоёрын зэрэгтэр параллел тооцоо хийхэд байгаа болохоор бид нар тэрийг нь ашиглах гэдэг. Тийм болохоор хэрвээ та нар явандаа цаашаа ингээл хараад байх юм бол машин learning-ийн learning-ийн хүмүүс GPU ашиглахдаа дандаа хоёрын зэрэгт хуваагддаг тоонуудыг ашиглахыг сонирхдаг. Тэрлөө орох гэж оролддог. За тэгтээ энэ бол жишээ 8 жиж болох гэсэн үг тийм. Хэд жиж болох гэсэн. Зүгээр хоёрын зэрэгтэй байвал GPU-нд амраал гэдэг санааг юу хэлэх гээд байна гэсэн. За тэгээд би одоо энд амар simple PyTorch модель initialize хийх чинь. За энэ модель бол бидний нөгөө хүсэж байгаа интерфейсийг хангах хэрэгтэй. За энэ модель болохоор ерөнхийдөө оролдоороо нөгөө токенууд аавна. Тэгээд тэр нь болохоор byte size-ийг үүсгэн sequence size гэдэг матрикс орж ирнэ.
За тэгэнгүүт нь бид нэр тэрийг нь embedding layer ашиглаад batch size, sequence length C-г болохоор би юу гэж нэрлэлээ? Embedding size гэж нэрлсэн тийм. За embedding size шиг манайх дээр бол 16 байна тийм. За batch size 3, sequence length одоо block size 5, embedding жишээ нь 16 байж гэсэн үг тийм. За тэгээд тэр ийм нөхөр ороод ирэнгүүт нь бид нэр тэрийг дахиад хувиргаад зүгээр linear хувиргалт хийгээд batch size, sequence length, lookup size болгосон юм тийм. Lookup size гэх нь болохоор чи энийг нэрлэж байна. Тэний би томлж энэ бол жишээ нь lookup size. Энэ нөхөр гаргаад авчих. Өөрөөр хэлбэл оролт нь BT, гаралт нь BT lookup size. Тэр нь болохоор бидний нөгөө хүсэж байгаа интерфейс таарах гэсэн. За тэгэл энэ модулийг зүгээр initialize хийгээд sorry энэ Love Mongool хийгээд байна тийм. За ингээ ажиллуулад манай одоо memory-н дээр DAM модуль гэдэг instance одоо үүссэн байгаа тийм. Одоо энэ нөхрийг бид хэвлэж харж олно шүү дээ. Энэ нөхрийг хэвлэн харах юм бол ийм хоёр layerтэй deep биш learning model үүссэн байна гэсэн тийм. За энэ нөхөр болохоор 4 lookup size ороод ирэнгүүт 16 урттай вектор олгочоод тэр векторыг буцаагаад 4 болгочдөг. Өгдөө энгийн модель байна. За энэ модель руу одоо бид нэр яах гэдэг вэ гэхээр оролт өгүүлэх чинь. За жишээ нь бид нэр ямар оролт өгөх вэ гэвэл за энэ болохоор би энэ torch-ийн random integer generate хийдэг нөхрийг оруулж ирээд noise V-ийн lookup size-ийн хооронд тоонууд generate хийн. Тэгээд тэрнийхэн size нь болохоор батчийг үржигэн embedding үлээ C embedding size энэ embedding size биш аахгүй энэ T шүү дээ. За нэг ялах хэрэгтэй. Гэхдээ ерөнхийдөө яхад байхаар нөгөө блокуудаа бачаар нь зүгээр нэг random integer үүсгэж чинь тий. За ингээд integer үүсдэг тийм үү. 2 шиг буюу batch size 2 манай block size 3 ийм одоо sequence length гэдэг тэрийг цааш нэрлэж явчих. Sequence length маань 3 ийм нөхөр үүсчихлээ тий. За энэ нөхрөө одоо манай модуль руугаа оруулангууд одоо манай модулийн оролт маань нөгөө B-ийг харьцах нь T байна шүү дээ. 2-ыг харьцсан 3 байна тий. Модулийн гаралт руу гаргангууд нэг юм баахан random тоонууд ингээд generate хийгээ гаргаад ирсэн тийм. За энэ нөхрийг size-ыг бид нэр хэрэг хэлээд үзэх юм бол буруу нөхөр код хийсэн байна. За ингээд хэлээд үзэх юм бол 2 3 4 гэдэг харьцаатай матрикс гарч ирсэн байна тийм үү. Тэр нь болохоор BTV гэдэг нэг манай анхны зарласан интерфейсийг өргөдөө хангаж байна. За ингээд манай оролт гаралт хоёр одоо гараад ирсэн. Энэ хоёрыг cross entropy руу оруулах бид нэр ерөнхийдөө loss алдагдлыг ерөнхийдөө тооцож чадж байна гэж харагдаж байна тийм. За ерөнхийдөө энэ яг энэ хүртэл асуух юм байна. За байхгүй бол надад асуух юм байна. Яагаад BT манай нөгөө оролтын нөхөр маань интежрүүд байснаа яагаад манай гаралтын нөхөр ингээ флоутууд болоод ороод ирнэ? Яаж байгаа вэ? Тийм. Вейтер үрдэж байгаа болохоор ингэж гарч ирээд байгаа тийм. За тэгэнгүүт энэ нөхөр яг юу гэсэн үг юм бэ гэж бид нэр одоо бодох хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Одоо бидний төсөөлөл дотор болохоор юу гэж бид нар дотроо ингэ бодож үзэх хэрэгтэй вэ гэхээр
одоо зөвхөн энэ сэлэгдэлсэн байгаа зөвхөн энэ нөхрийг аваад үзэх юм бол 0.2 хасах 0.2 0.104 хасах 0.4 гэдэг дөрвөн тоо юм тийм. Энэ дөрв болохоор манай vocab size-уудад хамаарж байгаа энэ vocab size-д хамаарж байгаа скорууд баггүй юу? Өөрөөр хэлбэл манай даамын модель гэдэг нөхөр эхний үгэн дээр буюу I гэдэг нөхөр дээр 0.26 оноо өгöd low гэдэг дээр хасах 0.26 өгöd дараа нь U байгаа юм. U дээр 0.4 өгöd Монголц дээр хасах 0.4 өгсөн байна тийм. За тэгэхээр энэ хамгийн ихний нөхөр дээр орж энэ нөхрийг бол бид нэр дотроо энийг хараад манай модель бол I гэж ерөнхийдөө I дээр хамгийн их скор өгчээ. Тэгэхээр I байх магадлал нь их юм байна гэж ерөнхийдөө бодож байгаа гэсэн. За тэгээд мөр болгон дээр тэрийг ерөнхийдөө бодож байна. За тэгтээ ингээд хамгийн өндөр скортой байлаа гэд энэ яг хамгийн зөв юм уу биш юм уу гэдэг бид мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэнд нь ерөнхийдөө cross entropy гэдэг loss бидний амьд орж байгаа байхгүй. За 2 цаг 6 минут болж байгаа. Бид нэр ер нь эхлээд 40-50 минут болсон байгаа гэхээр cross entropy loss-ыг бол хэдүүлээ ярихгүй. Яг бол cross entropy loss-ыг яриад жишээ аваад тэгээд cross entropy loss-ыг ойлгох юм бол бидний цагийг 30 минутаар сонгох болохоор ер нь бол хэрвээ та үнэхээр сонирхож байгаа бол cross entropy гэдгийг гуглдээд тэгээд PyTorch implementation харах юм бол яагаад cross entropy бид нэр энд ашиглаж байгаа вэ? Явж cross entropy яг юунаас бүрддэг те? Би яг гэдгүүдийг ерөнхийдөө харж байна. Харах хэрэгтэй гэсэн. Бид нар бол энэ зүгээр cross entropy бол бидний аврагч юм аа гэж зүгээр итгээд цааш явж байгаа гэсэн тийм. За энд зүгээр PyTorch биднэрт цаана нөгөө gradient-а тооцохдоо бид нэр negative log likelihood loss ашиглаж байгаа шүү гэдгийг биднэрт ингээд харуулад энэ тийм тийм negative log likelihood гэж юу вэ гэдэг дахиад ярих юм бол дахиад 30 минут болно гэсэн. За тийм болохоор ингээд энэ loss-ын тэтгээ цааш явлаа. За энэ одоо ингээд шууд дараагийн section руу бид нар transformers-ийн эсвэл GPT-2-ын implementation руу ер нь бол building block-ууд руу орох гэдэг байгаа байхгүй. Гол хэсэг рүү одоо орох чинь. За тэгэхээр тийшээ орохоос өмнө энэ PyTorch-ийн Trill гэдэг нөхөр юу хийдэг вэ гэдгийг бид нэр одоо ярих чинь. Тэр тийм суужсэн даа одоо чиний асуултанд энэ хариулж байгаа гэсэн үг байхгүй юу? За яах гэдэг байгаа вэ гэхээр бид нэг attention matrix гэдэг нэг нөхөр гаргаж авсан зэрэг. Тийм GPT одоо transformers гэдэг нөхрийг бодож байгаа та. Яах вэ гэхээр энэ токен 1 токен 2 хоорондоо яг ямар хамааралтай вэ? Энэ хоёрын хоорондын скор юу вэ? Энэ хоёрын хоорондоо хамааралтай мó хамааралгүй мó гэдэг скорыг цаана бидний attention matrix гэдэг нөхөртөр memory дээр хадгалж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт generative модель талаас харах юм бол жишээ нь I love you Mongols гэдэг дөрвөн үгийг ингээд дөрвөлнгийн generate хийх чахт надад зөвхөн I гэдэг үг эхлэв байж л гэж бодъё л. Тэгэх юм бол би надад зөвхөн I гэдэг үг байгаа бол юу гэдэг үг бид хоёр хоорондоо ямар хамааралтай гэдгийг би мэдж чадахгүй шүү дээ. Би чи цаг хугацаар айлж чадахгүй ч надад одоо зөвхөн I л байгаа юм. Би I love гэдэг нөхөр хоёрыг олж чадсны дараа I love хоёр хоорондоо ямар хамааралтай бэ гэдгийг мэдж чад. За тэр хамаарлаас ургуулад юу гэдэг нөхрийг олох хэрэгтэй болж таа. Тэгэхээр би ирээдүйн рүү хандаж ямар ирээдүйн үг рүү attention хийх шаардлагагүй. Ирээдүйн үг рүү attention хийж би ер нь бол чадахгүй байхгүй амьдрал дээр. Тийм болохоор ерөнхийдөө ямар арга хүмүүс ашиглаад байгаа гэхээр би энэ буруу хэлсэн байна. Энэ бол тоо ах хэвээр. Энэ чинь тоо ах хэвээр. За ерөнхийдөө хэрвээ токен 1 гэдээ ороод ирж байгаа бол энэ токен 2 гэдэг нөхрийг бид нар ер нь дарах хэвээр. Яг л бид нар энэ харж чадахгүй. Энэ нөхрийг бид attention score өгөх хэрэг бүртэл байхгүй. 3 дээр ч өгөх хэрэг байхгүй. Токен 2 дээр ирлээ. Токен 1 бид угаас өмнө ярилцсан шүү дээ. Тэгэхээр бид хоёр ярилцах хэрэг байгаа. Токен 2 өөртөө ярилцах хэрэг гэж байгаа.
Тэгээд токен 3-тэй ярилцах хэрэг надад авахгүй би ревю арчиж болохоор. За токен 3 болохоор ингээд бүгд яваад дууссан болохоор ярилцах хэрэг үүсч асуу тий. Тэгэхээр ийм байдлаар тэгээд ингэж хийхийгээ болохоор ерөнхийдөө масклах гэж хэлээд байгаа байхгүй. Гэхдээ энийг диагоналынхан ингээд баруун дээр болныг ингэж байхгүй болгодог болохоор энэ torch trail гэдэг нөхөр хийгээд байгаа. За жишээ харуулж байна. За бид нар ингээд 3 харьцах 3 хэмжээтэй матрикс ингээд зарлалаа. За ингээд random 3 харьцах 3 матрикс тийм. За энэ матрикс дээр бид нар энэ матрикс ингээд байж байгаа тийм. Тэгмүүд бид нар дахиад mask гэдэг тусдаа дахиад нэг обжект зарлаад 3 харьцах 3 trail обжект үүсгэж. Тэгэх юм бол ингээд эднэр нь нэг гэсэн диагоналын дээдлийн хэсгүүд нь ойлно тийм. Өөрөөр хэлбэл за одоо яах вэ гэвэл одоо тенсор дээрээ энэ маскаараа фил хийж маскийнхаа 0-тэй тэнцүү байгаа индексүүдийг нь хасах инфинитигээр дүүргийа гэдэг филийг хийж байгаа. За тэгээ харах юм бол нөгөө 0 байсан нөхдүүдийг хасах инфинити болгож байгаа гэсэн тийм. Энэ дээр бол бид нар хүссэн байдлаараа фил хийж болно, 0 болгож болно, нэмэх инфинити ч болгож болно. Яагаад хасах инфинити болгож байгаа вэ? Тэг. Хэрэггүй гэж үзэж байгаа тийм. Хайж байгаа гэсэн. За nice. За ингээд одоо энэ хүртэл бид нэр штэ тийм. Ер нь нэлээд strict data цэвэрлэгийг хараад тэгээд бид нэр дами модуль үүсгээд тэр модуль маань бидний хүсэж байгаа интерфейсийг имплемент хийсэн байгааг юм да хаалаа тийм. За хэрвээ бид нэр хүсэх юм бол саяны модулийг ажиллуулад трейн хийгээд яг үндэ нөгөө GPT-гээс илүү зүйл магадгүй. Тэгэхээр тэрийг үзэх угаасаа ганцхан арга байгаа тэр бол ажиллуулах тийм. За одоохондоо би бол ажиллуулах. Тэгээ та гэж хүсэж байгаа бол тэрийг ажиллуулж байна. Интерфейс нь угаасаа адилхан болохоор зүгээр солиод авчихсан шүү дээ. За одоо яг жинхэнэ трансформер implementation буюу трансформерын яг одоо жинхэнэсээ бүтээлээ бичих чинь. За тэгээд энэ дээр нэг туслах хэдэн функшнууд орж ирсэн байна. За эдний түр игнор хийчих. Тэр бол зүгээр бид нэр яванд ашиглах явчихна. За дийлэг уншиж байгаа бол энэ класс бити хүрээ гэж бичсэн тийм. За энэ болохоор нөгөө өмнөх лекцэн дээр бас лаг авах явдсан тийм. Layer norm яг ямар зорилготой байдаг талаар ер нь мэдж байгаа юм байна. Зөв шүү дээ. Ер нь бол layer norm бол энэ бидний дотор байгаа одоо энэ layer одоо сурж байгаа параметрууд дундаас хамгийн practical layer-уудын нэг. Яагаад би practical гэж хэлж байгаа вэ гэвэл шууд байгаа distribution-ыг хүчээр normalize хийж өөрчилж байгаа тийм. Юу гэж хэлж байгаа вэ гэвэл жишээ нь манай distribution зүгээр нэг юм амар skewed болсон тийм бараамт 10 жишээ skewed болсон бүр нэг ийм нөхөр байлаа гэж бодъё л дээ. Layer norm-оор авах юм бол layer norm юу гэж тааруулж өгсөн самаараа тэр нь бол normalized distribution гарч ирнэ гэсэн. Тэр хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг бол туршиж үзэх л асуудал тийм. Тийм болохоор layer norm бол хамгийн practical. Энийг хасаад сайн гарч магадгүй, нэмээд сайн гарч магадгүй. Нэмээд сайн гарцсан хүмүүс байгаа болохоор бид нэр ашиглаж байгаа. Түүнээс биш хасаад үзэх юм бол сайн гарч байна. Энэ мэддэг шүү дээ. Гэхдээ ер нь байгаа шалтгаан нь бол хэтэрхий
skewed эсвэл бидний хүсдэггүй байгаа тэр distribution-ыг normalize хийх. Тийм л зорилготой. За энэ нөхрийг ингээ орууллаа. За энийг бол ингээ одоо энэ нөхрийг оруулж ирэхээс өмнө би Google дээр Transformers architecture гэж гуглдчих. За image руу орлоо. За энэ зурганд тавлаа. Зүрх яаж томорлох вэ? За нэг сайт руу яваад орсон. За нэг юм нөхөр. За ер нь бол энэ бол нөгөө лекцийн зурган дээр ч гэсэн байсан ерөнхийдөө diagram тийм. Flow нь болохоор за энэ дээр бол тэтгэлөө BERT-ийг харуулсан байна. Хэдүүл зургаас хэлье. GPT 2 гэдэг чинь. Окей. За medium link дээр тарсан. Окей. За одоо бид нар яг энийг хийх гэдэг байна. Ерөнхийдөө tokenized text ороод ирлээ. Тэгээ бид нэр ингээд баахан хургалтууд хийж нөгөө output layer-ыг гаргалаа. Энэ tokenized text яг энэ token embedding энэ нөхөр дээр ирэхийн өмнөх нөгөө B харьцах T matrix энэ дээр ирэх B харьцах TV гэдэг matrix бол яг бид нар байдгаараа л байж байгаа. Зүгээр implementation одоо өөрчлөгдсөн. Тэрийгээ бид нар implementation-ийн GPT-2 гэдэг класс нэрлэлцэн тийм. За энэ дотор болохоор token embedding, positional embedding, transformer block, output layer тэгээд ерөнхийдөө байж тийм. За transformer block дотроо multi head attention, layer normalization and feed forward neural network гэсэн built-in block гэдэг юм. Энийг болоод өнөөдөр бид нар сурах гэдэг байгаа. Тийм болохоор Google дээр зургийг гаргаж ирсэн байгаа. За энэ зургаа одоо ингээд хэдүүлээ тархин дотроо ингээд хийж авч агаад одоо код руу орно гэсэн үг. За хамгийн ихний хэсэг causal self attention гэдэг класс энэ юм. За хэдүүлээ энэ за би яг яаж явах вэ гэдээ бол жоохон бодож байна. За энэ causal self attention гэдэг хэсэг дээр шүү дээ. Хэдүүлээ код бичнэ. Нэг line код бичдэг байгаа. Тэр кодыг бичээд тэгээд яагаад тэр код байгаа вэ гэдэг талаар ярилцъя. За эхний хэсгтээ энэ юу хийж байгаа хэсгийг constructor хэсгийг хэдүүлээ ерөнхийдөө хальт яриа явууч. Энэ constructor хэсэгт ингээд бичсний дараа юу болдог вэ гэхээр memory-н дээр энэ нөхдөд үүсдэг, шууд үүсдэг. Одоо өөрөөр хэлбэл шууд би C attention гэдэг linear layer үүсгэлээ. Энэ нөхрийн оролт тал нь болохоор embedding number of embeddings байна. Гаралт нь болохоор 3-ыг өрчих number of embedding. За тэгэнгүүт жишээ нь number of embedding маань жишээ нь 2 байлаа гэж бодъё л дээ. Тэгэх юм бол 2-ыг харьцах 3-ыг өрчин 2 буюу 6, 2-ыг харьцах 6 матриксыг бид энд шууд initialize хийж өгч байна. Тэгэхээр энэ нөхөр бол манай memory-нд одоо ингээд тоноод үлдэх гэсэн. За ингээд attention initialize хийсэн байна, projection initialize хийсэн байна. За ингээд бага нөхдөд ингээд initialize хийгээ явуулсан байна тийм үү. За одоо хамгийн гол энэ flow-ийг яг хаана бичиж байгааг бол энэ forward гэдэг нөхөр дотор бичиж байгаа тийм. За энэ forward гэдэг нөхрийг болохоор бид нар юу гэж бодох вэ гэхээр нөгөө зураг руугаа буцаад одоо бид нар энэ
multi-head attention гэдэг нь хүртэл яваад байгаа гэсэн. За буцаа код руу явлаа. За multi-head attention дотор одоо юу болж байгаа вэ гэхээр за хамгийн эхлээд манай оролт маань ороод ирсэн юм тийм. За оролт маань яаж орж ирсэн бэ гэвэл batch size орж ирсэн байна, sequence length орж ирсэн байна, embedding size орж ирсэн байна тийм. За ингээд ороод ирсэн байна. Тэгэнгүүтээ C attention гэдэг нь C болохоор concatenated гэдгийн C хэлж байгаа байхгүй юу? Concatenated C болохоор яасан бэ гэвэл бид нар зүгээр 3 дахин илүү том матриксыг initialize хийсэн. Одоо яаж байгаа вэ гэвэл нөгөө 3-аа энд шууд split хийж. Шууд split хийнгүүтээ нөгөө 3-аа яг адилхан хэмжээтэй 3 матрикс болгоод query key value гэдэг 3 яг ижлэх хэмжээтэй матрикс болгоод тавьсан байна тийм. За тэгэнгүүтээ одоо хэрвээ бид нэр буцаад бүр трансформерсын анхны имплементашн руу очих юм бол ийм имплементашн байгаагүй. Гэхдээ сүүл GPT ерөнхийдөө юм болчихсон. Тэр нь болохоор number of head, hidden size гэдэг хоёр нөхрийн хооронд холбогдсон. За number of head, hidden size гэдэг ерөнхийдөө head гэдэг нөхөр ерөнхийдөө ямар шалтгаантай байсан бэ гэвэл одоо бид нэр ингээд өгнүүдийн хамаарлыг нэг удаа ингээд тооцсон чинь тийм. Тэгэхээр тэр чинь яг хамгийн оптимал тооцоол биш ээж магадгүй болохоор тэрийг амар олон удаа параллелээр зэрэг хийгээд дунджийг нь авъя гэдэг ерөнхийдөө санаад байсан байхгүй. Өөрөөр хэлбэл одоо машин learning модель дээр ансамблын хийж байгаатай төстэй үйлдэл хийсэн гэсэн. За тэрийг ерөнхийдөө бол GPT-2 paper дээр бас хийсэн. Гэхдээ нэлээд simplify хийгээд number of heads, hidden size гэдэг хоёр нөхрийг зүгээр нэг embedding ороод өгөх зүгээр тэрийгээ баахан тэнцүү угаагаал тэрийгээ нэг нөхрийг нь head гэж хэлсэн. За тэгээд тэрийн тагд энэ харж байна. Ерөнхийдөө PyTorch tensor дээр view гэж орж ирж байвал бид нэр шууд tensor-ийн size-ыг дураараа өөрчилж байгаа гэсэн. Анх манай tensor-ийн size жишээ нь энд манай tensor-ийн size болохоор batch sequence length тэгэнгүүтээ batch оролт нь болохоор embedding size, гаралт нь болохоор 3-ын хүчин embedding size гэх нөхөр очсон тийм. Тэрийгээ 3 хуваацаа одоо хоёрын хоёр бол хоорондоо тэнцсэн байгаа. За тэгэнгүүт манай одоо query key value болохоор embedding size-ыг авчих embedding size хэмжээтэй ороод ирсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр embedding size гэдэг нөхрийг нь шууд дундуур нь number of heads гэдэг нөхөрт хуваагаад ингээд тавиа хийсэн. Өөрөөр хэлбэл BTC гэдэг нөхөр ороод ирж ангууд нь шууд дундуур нь хуваагаад C-г нь number of heads одоо хийж чийдэг тийм 4 ч юм уу зүгээр хуваагаад тавьчихсан. Тэгэхээр энэ бол зүгээр л ямар ч тийм үржүүр байхгүй зүгээр л хуваалт хийж байгаа. Одоо reconstruction маягийн зүйл хийж байна. Тэрийг болохоор torch-ийн хэлээр болохоор view гэж нэрлэдэг байна тийм. За тэгээд одоо нөгөө trill гэдэг нөхрөө одоо хийх чинь. За энийг яаж хийсэн бэ гэвэл хамгийн анх нөгөө trill-ээ энд нөгөө 011 гэдэг матриксаа энд артаас нь зарлаа өгсөн. Тэгээ манай меморинд амьдарч байгаа. Тэгээд амьдарч байгаа нөхрөө шууд оруулж ирээд маска фил хийсэн. Тэнгүүтээ фил хийхдээ хасах инфинитигээр фил хийсэн байна. Тэгвэл бид нар энийг дээр ирсэн тийм. Ерөнхийдөө энэ үйлдэл хийж байгаа даа. За энэ үйлдэлийг хийгээд attention matrix дээр энэ үйлдэлийг хийгээд араас нь soft mask хийгээд drop out хийгээд тэгээд дахиад нэг нөхөр хийхнэ. За энэ нөхөр дээр ямар код ерөнхийдөө бол одоо орж ирэх ёстой вэ? За энэ дэр та бодож байхаар би дахиад нэг итерэт хийж бид нэр query key хоёроо хооронд нь үржүүлээд
attention matrix-а гаргаад авсан. Одоо бид нэр үг хоорондын хамаарал байгаа. За тэгээд ирээдүрөө хандж чадахгүйгээр бид нар хийцэн. Тэгэнгүүтээ яагаад ч юм soft max авц те. Нөгөө хасуудуудыг бүгдийг нь нормалчлаад 0-оос 1-ийн хооронд нийлбэр гардаг болгоцсон байна те attention. Бараг л одоо энийг бид нар яг тийм биш гэхдээ энийг дотроо бид нар хувь болгоцсон байна гэж бодож байгаа гэсэн. Одоо энэ дотор ямар ч асуудал байхгүй. Дандаа нэмэх утгууд бүгдийг нь нийлүүлэх юм бол нэг гарна. За. Тэгээд drop out гэсэн байна. Одоо энд ямар код орчих хэвээр вэ? Nice. Attention value-гаар хөгжүүлэх нөхөр орчих тийм. За. Тэр нөхрийг болохоор y дээр аваад ерөнхийдөө болохоор attention-ыг үржих нь value нөхрөл орчих тусах тийм. За, миний дэлгэцийн нөгөө талд та хэд ширлээгөө хариу байгаа. Тийшээ очиж харна даа. За хэцүү тийм. За ингээд юу болж байна вэ гэхээр ерөнхийдөө одоо яг энэ мөчд бид нар юу гэж ерөнхийдөө айгүй их блогууд дээр тайлбарлагддаг вэ гэвэл бүх үгний хамаарлуудыг эхлээд бид нар олцсон. Үгнүүдийн бүх хамаарлуудыг бид нар олоод I love хоёрын хамаарал, love you хоёрын хамаарал, you Монгол хоёрын хамаарал, Монгол I хоёрын хамаарал гэдэг бид нар бүх юмны хамаарлуудыг attention гэдэг matrix дотор хийгээд тэрнээсээ soft max аваад хувийн гараад ирсэн бүр. Одоо бид нэр тэр бодолт руу ерөөсөө нэг ч оролцоогүй шаал тусдаа нэг value гэдэг нөхрийг гаргаж ирээд тэрийгээр үржүүлж байгаа. Өөрөөр хэлбэл бид нэр энэ value гэдэг нөхрийг баг нэг үгээр хэлэх юм бол жинэлж байгаа гэсэн. Шууд value дээр аль токеныг нь илүү өргөж өгөх вэ гэдгийг бид нэр query value хоёрын утгаас шууд гараад авч байгаа гэсэн тийм. Тэгэхээр за тэгэнгүүтээ буцаагаад нөгөө хуваацсан байсан number of head-үүдээ буцаагаа залгацчих юм. За тэгээд сүүлд нь residual dropout гэдэг projection нэмж өгсөн байна. За residual dropout гэдэг нь болохоор ямар юм байсан гэхээр dropout гэдэг нөхөр ингээ ороод ирсэн гэсэн тийм. За энэ бол одоо хамгийн GPT-2-ийн хамгийн чухал building block. Тийм болохоор энэ дээр одоо асуулт байна. За ерөнхийдөө надад тэгвэл юм асуулт. Ер нь одоо ингээд бид нэр residual гэж яриад байна шүү дээ. Residual гэж яг юу юм? Энэ дээр хариулт юм жаа юм. За энэ нэг анхдагч оролтоо авч үлдэхийн тулд одоо чи бага хөрөлтөөр ингэж хийж байгаа шүү дээ. Тэгвэл анхдагч оролтоо алхахыг гэж хадгалж яваад дараа бага хөрөлт хийсээр дараа тэр үеийг харьцуулаад тэрс анхны өвдлөө анхдагч оролтоо гэж авч үлдэж байгаа. Тэгвэл за тийм ээ те. Ер нь бол тэгвэл яагаад авч үлдэж байгаа? Яагаад бид тэрийг авч үлдэхтэй байна? Тэр баг интернет хийгээд аваад хургаал гэж яваад байгаа ч сүлдээ нөө бид нэг жоохон хүмүүсийн тоглоом байдаг шүү дээ. Дургуун дээр нэг дургуун бодлоо ингээд айсгүй нөө. Дамжуулдаг тоглоом шиг. Дамжуулдаг тоглоом шиг ингээд явж байгаа ингээд анхны өвдөл байх болоод шал өөр юм болчихсон шүү дээ. Тэгэхээр дамжуултаас нэг юм сануулж байгаа. Анхнаар чи юм биш шүү дээ. Зорилго чи юм шүү гэж сануулж байгаа болов юм шүү. За окей, саяны бол яг гой тайлбар тий. За саяных дээр нэмээд дахиад нэг гой санаа. Ер нь яагаад анх residual гэдэг санаа орж ирсэн. Хамгийн анх
deep learning гэдэг. За. Nice тэгсэн тийм. Яг тэгвэл нөгөө нэг deep learning энэ баг хамгийн анх Alex net дээр орж ирсэн баг тийм. Яг юм бэхээр хүмүүс хамгийн анх GPU-н дээр амар урт олон лэрийг залгаж утсан байхгүй юу? Тэгээ бүр амар олныг залгасан чинь ямар проблем гарсан бэ гэвэл vanishing gradient гэдэг проблем гарч ирсэн тийм. Тэр нь болохоор яаж байгаа вэ гэхээр амар урт болоод тэр нөгөө gradient маань ерөөсөө апдейт хийх ойлцсон. Модуль gradient маань 0 руу тэмүүлээд хэлэнгүүт модуль маань апдейтлэх ойлоод сурхаа ойлоод тэгээд тийм проблем үүсэнгүүд нь тэгвэл vanish хийгээд байгаа газар буцааж авч ирсэн нэмээд тэр хооронд back propagation-ы холбоо үүсгэх та гэдэг санааг юм удаа авч ирсэн байна. Тэгээд ер нь бол тэгээд тэр санаа ингээд тэр үед бол convolutional neural network дээр ингээд 60 хэдэн layer layer залгаад ингээд явж ирсэн байт юм. Тэрний дараа бүр ингээд 2018 онд Badani өөрийнхөө paper дээр ашигласан гэсэн үг тийм. Тэр хоёр хоорондоо хамаатай юу residual block сайжруулах уу гэдэг бол турш үзэхээс өөр ямар ч арга байхгүй. Энэ хүмүүс ашигласан тэгээд бид нар одоо ашигласан зүгээр байх гэж бодоод явж байгаа гэсэн үг. За энэс цаашаа бол ерөнхийдөө манай build блокод гайг болчихно. За одоо энд MLP гэдэг нөхөр орж ирсэн байна. За MLP болохоор multi-layer perceptron гэдэг үгний товчлоо тийм. За MLP болохоор өөр байдлаар хүмүүс хэлдэг нь болохоор энэ feed forward neural network гэдэг нь бол юм адилхан. За тэгээд энэ MLP дээр болохоор бид нар бас код ч байгаа. Энэ дээр болохоор constructor метод дээр C projection гэдэг нөхрийг ерөнхийдөө энэ дээр гүйцэж бичих байгаа. За энийг ерөнхийдөө ер нь компьютерээр нээсэн хүмүүс хийсэн хүмүүс байна. Энд ер нь яг юу хийгээд байгаа вэ? Ер нь яагаад энэ нөхөр энд ер нь энэ C projection гэдэг нөхөр ер нь яагаад байгаа вэ? Цагаат predict хийж байгаа project. За тийм тийм. За тэгвэл энэ дээр одоо юу гэж үзэх вэ? Scale multiplication нэ. Засагтай. Scalar multiplier. Таашаана. Linear layer тавьдээ. За linear layer-ын тэгвэл ямар хөө? За linear layer-ын биелээ биччихье. Linear layer-ийн оролтууд нь ямар байх вэ? Number of embedding байна. Хариулж орч мэдээж. За ер нь бол яг сая чиний хэлсэн шиг ер нь бол number of embedding гэдэг нөхөр бол орж ирнэ тийм үү? За тэгээ яах вэ? За тэгэхээр энэ дээр шүү дээ юу болцсон байгаад байгаа вэ гэвэл одоо flow харъя те манай forward function дээр шүү дээ энэ дээр b t
C гэх нөхөр ингээ ороод ирсэн байгаа шүү дээ. За одоо activation function дээр бол энэ өөрчлөгдөхгүй тийм үү? За жаа. Хамгийн анх би бурууцсан байна. Хамгийн анх BTC-г ороод ирсэн. Fully connected гэдэг нөхөр рүү орж ирээд бид нэр number of embedding-ийн 4 үрчиг number of embedding болгосон болохоор одоо бидний size BT 4C болсон байгаа гэсэн. За энэ activation function дээр бол манай size өөрчлөгдөхгүй. Одоо энэ projection-ыг хийгээд энэ дээр зарлаад хийсний дараа нэг size-тай болоод drop out болоод бид нар гаралт гарна. Энэ гаралт маань нь шүү дээ тий. Definition-ийн дагуу BTC байна. За тэгвэл энийг бодоод одоо энэ дээр энд ямар болт орчих вэ? Хидэн аха 4 одоо энэ 4-ийг үрчих зөв тий. Одоо энэ 4-ийг үрчих embedding орчиж байгаа гэсэн үг тий. За тэгэнгүүтээ гаралт нь болохоор embedding size юм гэсэн үг тий. За number of embedding size гэсэн үг. За тэгээд bias-ыг болохоор ерөөдөө хэрвээ жишээ нь collab би generative AI-ийн enable хийснээс мөн санийх ингээд биччихлээ. За одоо юу болж байгаа вэ гэхээр BT 4C ороод ирсэн. Бид нэр 4C-г нь энд буцаагаад embedding болгож байгаа. Тэнгүүд энд BTC болж байгаа гэсэн үг тийм. За тэгээд drop out оронгууд манай хэмжээ өөрчлөгдөхгүй. Тэгээд BTC-г буцаасан байна. За ингээд хэдүүлээ feed forward neural network-ыг бол хийчлээ тийм. За одоо блок гэдэг нөхөр орж иж байна. За энэ блок гэдэг нөхөр бол одоо нөгөө сурсан feed forward neural network тэгээд causal attention гэдэг хоёр нөхрийг нийлүүлнэ. За тэгээд ерөөдөө харах юм бол эхлээд layer norm тавингуудаа causal attention-ыг дуудаад дахиад layer norm тавиад тэгээд multi layer perceptron тавиад тэгээд гаралтаа гаргасан тийм. За тэгэнгүүт энэ оролтон дээр за жишээ манай X-Men энд ингээ ороод ирэнгүүт бид нар эхлээд layer norm-ороо оруулангуудаа гаралтыг нь attention дээр өгөөд causal attention дээр өгөөд гараад ирэнгүүт нь X дээр нэмсэн байна. Энэ яг ямар үйлдэл вэ? Энд яагаад X дээр нэмж байгаа вэ? Гаралтыг нь. Яагаад ингэж асууж байгаа нөхөр өмнөх нөхдүүдийг харах юм бол ерөөсөө нэмээгүй шүү дээ. Зүгээр заагаал явуулсан тийм. Одоо бол заахгүй өөр дээр нэмж зааж шүү дээ. Энэ яг ямар ч үгтэй вэ? За энэний хариулт нь бол нөгөө residual холбоогч одоо энд хийж байгаа байхгүй юу? Residual холбоо бол яг ерөнхийдөө ингээл нэмэх өөр дээр нэмэх хүлгийг residual холбоогч хэлж байгаа. Энэ бол residual холбоог өөр дээр нь хийгээд дахиад multi layer perceptron дээр нь дахиад residual холбоо хийгээд тэгээ буцаасан байна. За ингээд манай блок гэдэг нөхөр маань болсон. За энэ хүртэл асуух юм байна. Одоо бол хэдүүлээ шүү дээ тий. Фокус сурмаар байсан юмнуудаа бүгдээ сурцсан. За асуулт гарч ирвэл асуугаарай. За цаашаа явъя. За
За энэ зүгээр нэг GPT config гэдэг нөхөр data class зарлаад энд бол зүгээр л эдийг бид ашиглахгүй. Гэхдээ энийг ингээд зүгээр зарлаад зарлж байгаа нь болохоор зүгээр одоо GPT-2-ын base ямар хуу одоо config-тэй байдаг вэ гэдгийг харуулж байна. Энд дээр болохоор жишээ нь манай block size 1024 байт юм. Өөрөөр хэлбэл GPT-2-ын анхны үйлдвэр дээр sequence length-ийг хамгийн уртаар 1024-ыг өгч чадна. Тэрнээс урт өгвөл ерөнхийдөө сүүлийн 1024 бол аа явдаг гэсэн үг тийм. Walkup size маань 50,000 байсан байна. Number of layers буюу бид нэр layer-ээ энэ нөхрөө 12 удаа давчихсан байна. За тэгэнгүүтээ number of heads буюу нөгөө хуваажсан нөхөр маань 12 байсан байна. Number of embeddings маань 768 байсан байна. За энэ number of heads, number of embeddings 768, number of head нь 12 байгаа бол hidden size гэдэг байгаа. За энэ бол жишээ нь манай буцаад нөгөө causal attention-ийн кодонд орчихсон байхгүй юу? Энийг хэлээд байгаа байхгүй юу? Манай C 768. Манай number of head 12. Тэгвэл hidden size нь хэд вэ? За энэ хариултыг би ч мэдэхгүй байна. Тэгээ ухаагаа үзсэн. Хариулт нь 64 байлаа. За ингээд hidden size маань ер нь бол 64 байжээ. Окей. За тэгээд GPT-2 дээр drop out-ыг 0-оор зарлж өгсөн байна. За тэгээ bias-ыг хэрэглэсэн байна тийм. За одоо бид нэр ингээд transformer-ийнхаа блокыг зарлцсан. Одоо бид нэр юу хийсэн бэ гэвэл энэ нөхрийг хийцэн 12 удаа давтцсан. Тэрийг бол харсан тийм. Одоо яг GPU одоо тэрийг яг яаж имплемент хийх юм гэдгийг одоо энэ харуулж байна. За тэгээд трансформероо харах юм бол эхлээд embedding layer орж ирж байна. Оролт нь walkup size, гаралт нь number of embedding. Тэгэнгүүтээ энд PE буюу positional embedding гэх дахиад нэг embedding оруулж ирээд оролт нь болохоор block size, walkup size биш. Тэгэнгүүтээ number of embedding. За тэгэнгүүтээ дахиад 12 удаа давтаад бид нэр transformer block-ыг нэмсэн байна. Тэгээд layer нь орно нэмээд тэгээ хамгийн сүүлд нь language model head буюу сүүлийн энэ output layer гэдэг нөхрийг нэмж өгсөн байна. За ингээд ерөнхийдөө энэ бүр ингээд жижигхэн детайлуудаас явж байна. Тэгээ transformer жишээ нь одоо үр дүнгээ хурдан сайжруулахын тулд модулоо дөнгөж эхлэнгүүт нь зүгээр random тоо тавьж өгөхгүй normal distribution-тэйгээр random-оор initialize хийж өгсөн байна тийм. Тэгээ normal distribution-ийн дунд нь 0, standard deviation 0.2 ахаар тавьж өгсөн байна. За тэгээд энэ хүртэл бол ерөнхийдөө ер нь normal явж байгаа. За энэ дээр нэг жижиг detail энд харагдаж байна. Оролт маань ороод ирсэн. Оролт маань батчийг харьцах sequence length гэдэг урттай ороод ирсэн байна тийм. Тэгэнгүүт бид нэр энд position гэдэг нөхөрт torch range хийгээд 0-оос T-ийн хооронд давтаад заагаад өгсөн байна. Энэ нөхөр яг одоо энэ нөхөр бол юу болсон байна гэвэл за жишээ манай T 5 байсан бол 0 1 2 3 4 болсон байгаа гэсэн үг тийм. Position. За энэ нөхөр болохоор ерөнхийдөө энэ манай графт харуулж байгаа энэ positional embedding гэдэг нөхрийн оролтыг бэлдээд байна. За энийг ер нь яагаад ингэж хийх болсон гэж ерөнхийдөө бодож байна гэдэг. Ер нь ингээл бид нар зүгээр л ингээл код нунд ингээл лүүптэл нэг юм үүсгээл дээл нэмээл яагаад энэ яг ингэж энэний ер нь хэрэг яг юу вэ? Энийг аваа хийчихвэл яг юу болох вэ? За энийг аваа хийчихвэл юу болох вэ гэвэл I love you, you love I хоёрын
representation адилхан болчихно. Өөрөөр хэлбэл бид нэр дарааллаа мэдж тайлж гэсэн. Тэгээд бидний хийж байгаа үйлдэл дандаа нэмэх, дундчлах гэдэг дараалал хамаагүй үйлдэлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр мэдчихгүй. Тэгээ би чамд хайртайгаа хэлдэг. Тэгсэн чинь чи надад хайртайгаа хэлчихвэл одоо болж байгаа л гэсэн. Тийм л юм болж байгаа гэсэн тийм. Тийм болохоор бид нэр энэ жижигхэн noise-ийг оруулж байгаа гэсэн. За энэ noise ингэж шууд looped индексээр нь оруулж ирж байгааг болохоор absolute positional encoding гэж нэрлэдэг байгаа. Ингэж оруулж ирэхгүй энийг нь дахиад embedding болгож оруулж ирдэг аргыг нь болохоор relative positional encoding гэж нэрлэдэг байгаа. GPT-2-ын энэ implementation нь болохоор absolute positional encoding гэдэг нөхөр ашигласан байна тийм. Тэгэхээр жишээ нь I гэдэг нөхөр урд байгаа болохоор баг weight ирж байгаа бол U гэдэг дээр арай их weight ирж байна тийм. Тэгэхээр I love you, you love I хоёр хоорондоо ялгаатай болж байна. За ингээд encoding-ыг гаргаад авсан байна. Encoding гаргаад ирсэн чинь batch, size, sequence length, number of embedding болсон байна. За ингээд яг бидний яг хүсэж байгаа нөгөө дараалалаар ингээд явж байна тийм үү. За ингээд бүх юм ингээд тооцоол дуусаад эргэл харсан нөгөө манай хамгийн анх харсан нөгөө интерфейс маань энд гараад ирсэн. Энэ logics гэдэг юм нөхөр болохоор би нэг буруу дуудаж магадгүй logics гэж магадгүй. За энэ logics гэдэг нөхөр болохоор одоо ингээд BTV гэдэг нөхөр гараад ирсэн байгаа байхгүй. За тэгээд манай target болохоор ямар нөхөр байх вэ? BT гэдэг нөхөр байх шүү дээ. За тэгээд энэ хоёр байгаа болохоор бид нэр cross entropy бодож чадж байгаа шүү дээ. За тэгэхээр одоо энэ cross entropy-г яаж бичих вэ гэдгийг бид нарт бичих хэрэгтэй байсан. За цаг ер нь бол давж байгаа болохоор би шууд X-ийг copy paste хийлээ. За энэ их бол жишээ нь гэж бичих хэрэгтэйсэн байна. За энийг устгач. За энэ дээр ингээд дахиад ингээд view хийгээл ийм илүү асуулт хийгээд байгаа. Зүгээр таргетыг нь логистик нь өгчихгүй. Энэ view гэдэг нөхрийг оруулж ирээл энд нь хасхныг тавиал, энд нь хасхныг тавиал. Ингээ оруулаад байгаагийн шалтгаан нь болохоор энэ F-sig cross entropy гэдэг нөхрийн интерфейсээс нь болоод байна. Энэ нөхөр анх оролтоо авахтаагаас input дээрээ NC, target дээрээ C N гэдэг нөхрийг авдаг байхгүй. Энэ дунд нөгөө манай batch гэдэг нөхөр байхгүй. Batch байхгүй болохоор бидний юу хийгээд байгаа вэ гэхээр тэр batch гэдэг нөхрийг мөр байх болоод зүгээр одоо энийг болохоор flattening гэж бас ярьдаг. Шууд batch гэдэг нөхрийг batch 3 batch байлаа гэж тод нөгөө 3-аа зүгээр ингээд араас нь залгаа залгаад нэг шиг batch юм шиг ашиглаж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл flattening хийсэн байна. За энэ flattening хийж байгаа зүгээр л хэрвээ cross entropy энийг бачаар дэмждэг байсан бол бид нар тэрийг ярьж явж тэр байхгүй болохоор дэмжих гэсэн. За ингээд бид нар төгсгөлд нь болохоор нөгөө магадлалынхаа тоогоо лостойгоо буцаасан байна тийм. Тэгээ энэ нөхрийн лосуудын нөхрийг ашиглаж бид нэр мэдээ training. За энэ generated хэсгийг надад одоо 10 минут болохоор generated хэсгийг ерөөдөө алгасчээ. Гэтэ generate бол бас simple биш. Яванда таад дараагийн хичээлүүдээр fine tuning хийгээд эсвэл модельд ашиглахад temperature тэгээд top K гэдэг ойлголтуудад таарна. Тэднийг ойлгохын тулд энэ generate гэдэг методыг бас ойлгох хэрэгтэй.
яагаад бид нэр temperature гэдэг нөхрийг ихээр тавьбал яг юу болох юм? Багаар тавьбал яг юу болох юм? Код нь яг юу гэж үзсэн гэдгийг энэ кодн дээр бол байна. Тэгээд энэ дээр таад хараад асуух юм байвал би угаасаа дараагийн өдрүүд ирэх болохоор асуугаарай. За энэ сэдвтэ алгаслаа. Гэтэ ерөнхийдөө бүр товчоор ерөнхийдөө генерейт болохоор шүү дээ. Хамгийн товчоор бид нар ингээл large language model-ийг ингээл 10-г харьцаал 11-ийн таагаал 11-ийг харьцаал 12-ийн таагаал 12-ийг харьцаал 13-ийн таадаг нэг юм баачка гэж бодоод байгаа шүү дээ. Гэтэ яг үндэ энэ generate гэдэг код дотор болохоор бид нэр тийхгүй байгаа байхгүй юу? Бид нар тэрнээс арай жоохон complicated байдлаар үр дүнгээ сайжруулж байгаа. Ер нь бол нэг бодлын search-ийн алгоритмаас холж байгаа гэсэн. Одоо хамгийн ихний 10 үгний дараа 11-ийг таана, 11-ийн дараа 12-ийг таана гэдэг болохоор ерөнхийдөө greedy гэж нэрлэдэг. Бид нэр тэн дундаас distribution сонгож аваад random-оор top k-ийг сонгож аваад их юм бол тэрийг болохоор beam search гэж нэрлэдэг. Бид нар болохоор энэ beam search төстэй search алгоритмыг ашиглаж generate хийж байгаа. Тийм болохоор generate удаан ажиллана. Хэрэв бид top k-ийг нэмэл явах юм бол манай beam, манай модны тоо нэмэгдээл юм. Тэгэхээр удаан ажиллаа. Тэгэхээр trade off байгаа гэсэн. За тэгэхээр энэ кодыг ер нь бол ойлгох хэрэгтэй. Тэгжээж яаж яг generate хийгээд байгаа вэ гэдгийг ойлгох нь гэсэн. За тэгээд энэ зүйлийг ойлгож байна. Энэ зүйлээс шүү. За ингээд манай бүх юм болчихлоо. Одоо ингээд биднэрт бол сурах юм ерөөс үлдэв. Үлдсэн 9 минутанд болохоор зүгээр л энгийнээр модельо зүгээр трейн хийдэг энгийн луп бичсэн байгаа. За ингээд энэ лупыг бичихээс өмнө ер нь character GPT config гэдэг нөхөр зарлаад нөгөө анхны GPT-дээс нөхдүүдийг бүгдийг бууруулсан. Анхны GPT block size 1024 байсан бол одоо 256 болсон байна. Vocab size багасаад ороод ирсэн байгаа. Character-ын тоо болсон байгаа. Би бол энийг таг өгчээсэн тэгээд хийх юм марцсан. За number of player 12-оос 6 болсон байна. Head 6-аас 12-оос 6 болсон байна. Number of embedding 768 байсан. 384 болсон байна. 384-ийг 6-д хуваах юм бол 64 гарна. Тэгэхээр манай hidden size 64 гэсэн тийм. За dropout-ыг 0.2 гэсэн маань bias болсон тийм. За ингээд config гэдэг нэг instance зарчлаа. Модельо энэ config-ийг ашиглаад үүсгэжлээ. Одоо модельийг хэвлээ үзэх юм бол манай 6 ширхэг блоктой 2 embedding-тэй төгсгөлд нь linear output-тэй. Тэгээ output-ийн гаралт 83 буюу манай vocab size 83 болохоор 83 гарч байгаа. За ингээд ерөнхийдөө энэ одоо энэний цааш код бол boilerplate. Boilerplate гэдгээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр энэ код бол нэг биччихэл хүмүүс солидгоо. Нэг бичдэг. Бичээл тэрийг ашиглаад яваад байдаг. За жишээ нь энэ дэр optimizer зарлаад, data set-үүдээ нөгөө load-руудаа зарлаад, за тэгээд device оруулж ирж байна. Цаг бага болохоор ерөнхийдөө boilerplate кодыг явуулж. Одоохондоо болохоор хэдүүлээ эхлэж байхдаа runtime-ыг CPU-гээр сонгоцсон болохоор PyTorch өөрөө систем рүү ороод надад GPU байхгүй наа гэдгийг мэдээд байна гэсэн үг тийм. За CPU болсон байна. За ингээд тренинг дээр болохоор 100 удаа бачаараа forward pass хийж үзээд validation дээр болохоор 10 удаа л forward pass хийж үзээд ерөнхийдөө сургалтаа явуулах гэсэн. За тэгээд энэ сургалтыг ингээ явуулж яхад явуулах хугацаанд болохоор мэдээж таг харж байгаа. Мэдээж CPU дээр болохоор амар удаа ажиллана. Column-ын CPU болохоор бүр удаа ажиллана. Тийм болохоор ер нь бол бид нар GPU ашигладаг гэсэн үг тийм. За энэ кодыг гэдэг нэг хальтхан яриад энд тайд энэ batch гэдэг
dictionary object-ийг CPU memory-наас GPU memory-руу оруулах кодыг энд оруулах хэрэгтэй. Энэ код орж ирэхгүй бол юу болох вэ гэвэл манай модель GPU дээр байгаад идэг. Манай оруулах гэдэг нөгөө matrix-ууд маань CPU memory дээр байгаад идэг. Тэгээ memory mismatch гэсэн. Тэр хоёр хооронд нөгөө GPU дээр байгаа нөхдөд чинь хандж чадахгүй CPU-г. Тийм болохоор энэ кодыг бичих хэрэгтэй. Энэ кодыг бичиж ирэхэд бол GPU-г ажиллана. За тэгээд энийг гэрийн даалгавар болгож өгч байна. За энэ дээр нэг асуулт асуугаад бөөнөрөө цуг хариулаад тэгээд асуулт байвал нэг асуулт хариулаад тэгээд дуусгая. Энэ дээр яагаад train эхэлж хахад модель цэг train гэж бичээд evaluation эхэлж хахад модель цэг eval гэж бичиж байгаа юм. Энэ хоёр яг мэдээж train хийж байгаа бол train гэж хичээл eval гэж хэлж шүү дээ. Гэтэ яг тэр train гэдэг метод яг юу хийдэг метод. Яагаад энэ хоёр ялгаатай вэ? Эний хариулт нь жаа. Картантаа удаа. Эвэлэн картант бодохгүй. За өөр энэс чухал дахиад нэг юу байгаа хариулт байгаа. Тэр хариулт юу вэ? Энэ бол ер нь бол consistency-тэй хамаатай. Чи одоо consistency гэдэг чинь consistency гэхээр би ингээд software developer-уудын урд зогсчод consistency ярих юм бол гэтэ ерөнхийдөө юу гэсэн үг байвал яг ажлын оролтыг 2 удаа өгөхөд манай модель адилхан хариулт гаргах уу гэдэг асуултанд бид хариулах хэрэгтэй байна. Яг үнтэй. Яг тэгвэл энэ модель цэг train гэдэг нөхөр ороод ирэнгүүт бид нар drop out-ыг enable хийгээд eval гэдгийг нь ажиллуулгууд drop out ажиллах болж байна. Тэгэхээр drop out яадаг вэ гэвэл random-оор моделийн хэсэг weight-үүдийг тэгэлдэгтэй. Тэгэхээр random болохоор 2 удаа адилхан оролт өгөхөд 2 өөр гарна. Тэгэхээр тэрийг нь байхгүй болгочихгод адилхан гарах магадлал нь нэмэгдэнэ гэсэн үг. За яагаад eval болгосон ч адилхан гарахгүй байх магадлалтай вэ гэдгийг болохоор өнөөдрийн лекцэн дээр ярих бай. За ингээд ингээ харж байгаа болохоор нэг батчийг ажиллуулахын тулд 16 секундын хүлээн зарцуулж байна. За энийг зогсоогоод чи одоо код бичих болгож чадахгүй юм байна л да. Гэтэ ерөнхийдөө бол та эдийн гэртээ хийх систем юу гэвэл runtime GPU болж солиод тэгэнгүүт одоо манай session-ийн бүх обжектууд ингээ алга болоод манай instance маань ерөнхийдөө шууд restart хийгдчихнэ. Ингээ ороод ирэнгүүт нь нөгөө сүүлийн boilerplate code дээрээ training code дээрээ нөгөө batch гэдэг энд байгаа dictionary-г CPU memory-наас нь GPU memory руу оруулах хэрэгтэй. Тэр кодыг бичсэний дараа энэ кодыг өөрөдөө ажиллах. За тэгээд энийг бичээд ажиллуулад тэгээд яаж энэ 16 секунд болоод байгаа нөхөр GPU байхаар ямар ичид гарч хэдэн секунд болох вэ гэдгийг харах хэрэгтэй байгаа. За ингээд өнөөдрийн семинар нь бол дуусч байна. Сүүлийн асуулт байна. За байхгүй тий. За баярлалаа guys. Ямар алам байна. За өнөөдрийн хичээл болохоор юу гэдэг ингэж бас чаа. Тэгээд өнөөдрийн хичээл одоо тэр үнэн хичээлийн маань тэр нь хоёр гэж байна. Тэр
одоо нэг цагийн турш аваад байгаа. Эдгээр хүмүүсээс Ой. Араа удаа авчуу. Цагаан уу гэх. Араа удаа шил санагдлаа. Таяр халуун байна.